За өнөөдрийн чимээгүй цагийн сэдв намайг сонсож байна уу гэсэн хэсэг байна. Тэгээ Библийн ишлэл нь Матай 11:15. Үүн дээр сонсох чихтэй сонсох тун гэж байна. Тэгээ бүгдээрээ залбираад эхлүүлцгээе. Баярлалаа эзэн минь. Тэгээд би таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар танаас суралцахаар ирлээ. Тэгээд ариун сүнсээ би таныг урьж байна. Тэгээд үгийг уншиж байх үе таны илчлэлд ойлголт байх болтугай бидний дээр. Амен. Би нэг сурталчилгааг олонтоо үзсэн. Тэр сурталчилгаанд нэгэн залуу нааш цааш холхих тутамдаа намайг сонсож байна уу? Сайн байна уу гэж хэлдэг. Зарим компаниуд утасны шугамаа нээлттэй байлгах гэж нилээдгүй ажилдаг болохыг бид мэднэ. Утасны сүлжээ унах үед бид юу ч сонсож чаддаггүй. Бурхан өөрийн дундаршгүй хайрыг бидэнд дамжуулахын тулд хэрэг хүчин зүтгэл гаргасныг тунгаан бодох цаг хамтдаа гаргацгаая. Түүний үг маш ойлгомжтой. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг үнэнээр амьдраасаа гэж хүсдэг. Тэр үнэн бол бүтээгчийг хайрлаж, бусдыг хайрлаж тэдэнд үйлчлэх явдал билээ. Асуудал нь бид сонсдоггүй доршно. Бид түүний дуудлагыг сонсохгүйгээр өөрсөддөө төвлөрсөн байдаг. Уул нуроодын сүрлэг байдал, далай тэнгисийн сүр хүч, Тэнгэрийн гайхан байдал нь Бурхан бүтээлээрээ өөрийгөө илчилж буйн тэрэ. Тэрээр намайг сонсож байна уу хэмээн асууж байна. Бусдын нүд, дүр төрх, гэр бүл, найз нөхдөр минь дамжуулан Бурхан өөрийн хайрыг харуулж байна. Бидний төлөө өөртөө золиослсон хүмүүсээр дамжуулан мөн бидний баяр хөөр хийгээд уй гунгийг хуваалцсан Христийн биеийг бүрдүүлж буй хүмүүсээр дамжуулан Бурхан намайг сонсож байна уу гэж асууж байна. Гайхамшгүйд сургаалт дүлгэрүүд бүхий Бурханы үгэнд түүнийг дагахын тулд бүхний орхисон нэр нь дурдгдсан болон нэр нь үл дурдгдсан шав нараасаа Бурхан намайг сонсож байна уу гэж асуусан байдаг. Ариун газар анир чимээгүй дунд ариун сүнс зүр сэтгэлд маань юу нь энэ тэргуунд байх, амьдралын чиглэл ямар байх, бидний оршин буйн зорилго юу болох талаар ярьдаг. Бурхан намайг сонсож байна уу гэж яг одоо асууж байна. Тэр нэгэн өдөр бүдүүн модон загалмай дээр Бурханы хүү Есүс бидний оронд цовдлогдсон. Христийн золиосоос болж түүний нэгүсэл бидний гмийн төлөө өгөгдсөн. Бурханы цор ганц хүү Есүс цусаа урсгаж нас барсан билээ. Яагаад гэвэл тэр бидэнд хайртай учраас. Амен. Ирмэ 5:21. Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй. Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүсээ үүнийг сонс. Матай 7:24. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүрлэгдэнэ. Бороо асгаж үер буун салхи салхилж байшин нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурлагдсан байваа гэж. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу эс үйлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зүрлэгдэнэ. Бороо асгаж үер буун салхи салхилж байшин нүдсэнд тэр нь нурваа. Эвдрэл нь асар их байлаа гэж. Тэ бүгдээрээ түүний үг болох хадан дээр байшингаа барьж түүний үгийг дагаж амьдарцгаая. Амен.